아마 이것도 같은데. 이 몸새 때 두고서 신지다 진짜. 여기 또 이게 이게 야가 또 밑에 우대 소스때 비티가 또 대학교에서 하고 되겠지. 또 디스피다에 몽골 초등 국사가 된 소설 밑에 말한다. 이제는 몽골 신인 하고 도와주는 또 한국 몽골에 하고 사는 식스. 하고 도와주는 소문으로 두 동구실 때 화요가 또 더마 아우간 거였어. 대 화요가 아우간 화요 클래스 어떤 내긴 좀 클래스 내긴 바론 클래스 있었다. 어떻게 몽골 못했다. 니치 인 돈다스는 있으니까 팀신 국사했던 거지. 그래서 뭐 어른들 이야기가 다 야 같은 게 좀 좋았으면 그 인물도 어떤 도와진 이때 소대 두기 소대 어스에 밀레 아고난 도좀 시켰다. 곁에 두고서 오자 자 되게 시비르 우르테 좀씩 들어가게 없으니 아이쪽이랑 더먹고 신기하네 것들이 또 볼튼 바타니 버조아스케가 식스텔했던 아르스토르존이 행보다 한국 소리하는 또 스테이트 되었다. 도와진 아르통의 치, тур크 치, 몽골 치, 동구식 치임을 하죠. 이 힘 내키시는 옷하고 시비르 주문적 활력이 없으면 동구에서 어떻게 야코트 사하 이 아르통들 내키시는 옷. 내키시는 동도 타칭 또 어떤 동도 타칭 진짜 그리고 우즈베키스탄, 투르키스탄, kirgiz, 카자흐 세계 아마는 몽골 쪽으로 박았지. 등이 이것도 어떻게 환책 만지 들고서 왔으니까 하스포티스 어서 들어가 왔지. 되게 몽골이 다 좋다. 자, 이 몽골도 그때든 그 그때는 차트식으로 동구시 때는 자, 어떤 몽골에다가 뭐도 다른 것도 좀 어떤 지식을 하고 왔습니다. 이 탐을 드시는데 약간 탐가가 어스티온 소소한 부대를 된 비치고 오늘도 그때 이 어떤 누군 도구 소체가 어른데 있던 뒷팀 존이 이름 타고 이거 또 더하다 존이 이름 타고 몽골 덕들 집죠. 그러니까 알사서 봐야 돼. 자, 타운 거기 있지만 여성과의 수준 이거더니 수준은 몽골 내시다 어찌 후이 어쨌든 앙글리, 아메리칸 어떤 서동식 두루킹 이런 뜻들이 나오죠. 이때 태국 소련 더더는 거 안 흔하서 그 어스 게르만의 신화의 소소한의 힘 소유 소소한의 부대들이 더더는 없죠. 뭐초대 갔다 옥사게 어떤 얘기 알고 바가 이임하고 태국이 오늘들은 다 그냥 합작에 너무 좋은 나처럼 쓰인 요도 그때 먹은 것도 비시 이노도 도좀 비신 오스트로는 담아 호스코는 때 또 비례 스테오도 야성고야 야스팅 비례 자 민수도 제가 또 나왔을 때 비례 스테 비었어 그 야성고야 만은 먹는데 이렇게 두기 여기 먹는데 해제자가 아주 재밌어 보이죠. 야가도 이렇게 훈련 들고 몽골이 이쯤 시체스 못한 것도 여기 밑에 어스트리아, 카자흐스탄, 키르기스탄, 러시아, 일본, 스키아터 어떤 거 차샤 하팅스 같은 거죠. 부분도 이쯤 배. 그때 밑에 세계 밑에 야주 이쯤 배를 가서 어떤 밑 타고 어떤 밑에서 또 멋있다 하면 있죠. 어떤 야고 бидний жимэрчээгийн соёлыг нэрсэн. Энэ жимэрчээгийн соёлыг энэ бүгдээ хятад улсын Шинжаан уугуурын нутагт байгаа жимэрчээ гэж голын хөдөөгөөс анх хэлж болж олсон. Орос шатны эрдэмтэд
судалсан учраас техникээ ингээд одоо энэ археологийн шинжилгээний зарчим бий. Анх хаанаас олсон тэргүүг нэрлэдэг. Тэргүүг нэрлэлсэн байгаа. За яг манай Монголын зарим археологчдууд бол тэмцгийн соёл гэдэг нь бичээд байгаа. За энэ соёлын одоо дурсгал юу гэхээр ийм давхар чулуун багаастай зүүн талтай хүн чулуун шигтэй ийм одоо эртний булшин. Тэгэхээр энэ булшууд бол одоогийн бидний тогтоосон онцгой бол 4500-аас 4000 жилийн өмнө манай Алтай нут хэлж ирсэн. Энэ дурсгалын үлдээгчдийн одоо хамгийн сонирхолтой юм гэхээр энэ хүн чулуу гэдэг имийг одоогийн байдлаар Евразийн нутагт анх удаа хийсэн. Энэ хүн чулуу очны юу гэхээр одоо бидний нэг Ленин Скватер гэдэг энэ хүн ингээ хөшөө дурсгал босоод байна. Тэрний анхдагч юм гэж байна. Тэгэхээр энэ хүний одоо дурсгалч тухайлах юм бол энэ хүн чулуун дээр ном сум байна. Энэ одоо дахих одоо тайган зэвсэг нь байна. Энэ гизэг үс дүүрний төрхийг ингээд дурсан. Тэгээ энийг бол 1980-аад онд 90-аад оны ихэнх судалгаа хийсэн. Ялангуяа Шинжаан нуруугийн нутаг судалсан зарим одоо хятадын Японы эрдэмтэд бол 6-8 дугаар зууны төргийн үеийн одоо хөшөөний нэг онцлог загвар байна гэж бичсэн. Тэгээ бид нэр 2000-аад оны ихд энэ дурсгалыг судлаад энэ дурсгал бол 6-8 дугаар зууны төргийн үеийн дурсгал биш, харин 4500 жилээс 4000 жилийн Монголуудаас эртний дурсгал байдаг. Тэгээ энэ дурсгалын нөгөө санитэг мөчний бас нэг онцлог нь бол энэ чулуун хайрцаг. Давхар чулуун одоо дараасны дунд. Тэгээ энэ чулуун хайрцаг дотроо ийм зосон зураг хээтэй. Энэ шүдийн хээвэн энэ одоо энэ ханан хээвэн. Тэгээд уртааша заримдаа 3.5-аас 4 метр байна. Заримдаа өргөн нь бол 1.5-аас 2 метр өргөн тийм ийм одоо чулуун авчид. Тэгээд тэр чулуун авсан дотроо нээзэн дээш нь хамтуулж ингэж оршуулдаг ийм юм. Тэгэхээр бидний дунд нэг үг ярьдаг Монголд ханангийг холдож хатангийг ойлгосоо. Тэг одоо хатангийг анхдагч нь бол ийм чулуун бунхан байна. За энэ төрлийн дурсгал бол одоогийн байдлаар манай Монгол улсын Алтай, Баян хэлгийн ховд, Завхан аймгийн нутаг тэгээд цаашаа Шинжаан нуруугийн одоо хятадын Шинжаан нуруугийн байна. Энэ дурсгал одоохондоо бол яг энэ Алтай Баян хэлгийн зүүн талд байна. Тэгээд зарим одоо сүүлийн жилүүдэд бидний судалгааны зарим үйлдвэрийг өрөндийн судлаачид юу гэж тайлбарлаж байна гэхээр энэ бол нөгөө баруун талаас ирсэн европеодын дурсгал. Энэ улсууд бол Монгол руу одоо Францын хойгоос харталаа тэндээс наашаа нүүж ирсэн байх юм байна. Гэтэ би тэрэнд бол итгэхгүй. Тэгээ энэ санитет нөгөө авсны хан дээр байгаа зосон юм шүтэн хээ биш. Энэ шүтэн хээ бол хожмын монголчуудын хээ уулзын хамгийн анхдагч юм. Та нэг одоо энэ монгол хээ уулзын одоо үндсэндээ хээ харах юм бол энэ чулуу хээнүүд бол нэлээд байна. За тэгээ ийм сав суул байдаг. Тэгээ тав хүн харж байгаа. Тэгээ одоо чулуу аягнтай амттай өгнө шүтэн хээнүүд бол байж байгаа. Тэгэхээр ийм шин чулуун зэвсгээс хөл зэвсэг шилжтийн зааг үед хүмүүс бие даасан ийм аж ахуйн соёлтой болсон гэдгийг маш тодорхой харуулсан дурсгал бол. Тийм учраас бид нэр хамгийн эртний одоо аж ахуйн хөгжлийг бий болгосон ард түмэн бол эднэ гэж. Тухайлх юм бол бидний чулуун зэвсгийг эрхлэхээс гадна анхны металл туулгыг ашиглаж ийм гол чимэлийн зүйл хийж ирсэн юм байна. Тэгэхээр металлыг хэдүүд одоо Монгол нутагт эзэмшсэн юм байна. Одоо хэрэгж хийсэн юм байдаг асуудал бол одоо 4500 жилийн тэртээс эхэлж байна. За энэ булшны онцгийг та яагаад тогтоосон бэ гэж асуусан бол энэ булшнаас илэрч олдсон хүн малын яс болон нүүрсний үлдэгчтэй энэ одоо радиокарбоны дат судалгаа хийдэг. Альва биед газрын хөвсөнд орохоор тухайн биедэд C14 гэдэг нүүрс төрөгчийн
бодисын тоо хэмжээ нэмэгддэг. Тэгээд тэр тоо хэмжээгээр нь ингээд тоод харьцангуй онцгийг тодорхойлдог. За энэ лабораторийн судалгааны арга бол нэмэх хасах 30-аас 40 жилийн наан цаантай. Тэгэхээр бидний хувьд бол ер нь баг тодорхой онцог гэж ойлгож болно. За энэ судалгааг бол ихэнхдээ бид нэр барууны болоод энэ өмнөдийн одоо том лабораториуд хийлгэж байгаа. За энэ хадны зургийг би яагаад үзүүлж байгаа гэхээр одоо нөгөө санитет чимэрчээгийн шилийн хүн чулуун дээр байгаа энэ үхрийн зургийг та бүхэн харж байгаа. Энэ Монгол Алтай нутагт илэрч олж байгаа энэ үхрийн зураг нь. Тэгээ энэ хадны зураг гэдэг бол бас одоо бидний хувьд яг бичгийн их сурвалжтай адилхан үзэх юм их сурвалж юм. Тэгэхээр энэ ард түмэн анхны мал аж ахуйтай болж байхдаа тэр үхрийн аж ахуй тэр дундаа энэ сэлмийн өвөртэй энэ үхэр малчсан болгон тодорхойлоод байгаа. Тэгэхээр хадны зургийг бид нэг яагаад хүрлээ үеих байна, хүнөгүй үеих байна, Монголын үеих байна ялгаад байна. Энэ хадны зургийн дүрслэлийн хэлбэр загвар бол хизээж өөрчлөлт. Тэгэхээр энэ 4500 жилийн өмнө чимэрчээгийн соёлыг бүтээсэн ард түмэн болов иймэрхүү одоо үхрийн аж ахуй, мал аж ахуйтай байсан. Тэгээ малчсан үхэр нь бол энэ сэлмийн өвөртэй. Тэгээ бүгд нөгөө тэг гэдэг юм анх хийгээд хэлсэн, ашиглаад хэлсэн ийм ард түмэн байсан тодорхой болж байна. За одоо манай Монгол нутагт энэ төрлийн хөшөө цөөх. Одоо энэ та бүхний харж байгаа энэ хөшөөнүүд бол одоогийн Бүгднайм хятад улсын Шинжаан өвгөрийн нутагт Алтай аймагт байгаа хөшөө. Энэ би яттай зүйлүүдээс түүж авсан. Одоо нөгөө нэг хүн чөлөөтэй байгаа нэг үхрийн зургийг бас харж байгаа энэ тодорхой. Нөгөө шүдийн хээж бас байж байгаа. Тэгэхээр энэ ерөнхий одоо хээж чимэглэл зургийн урлагийн хэв загвар бол тухайн улс үндэстний соёлыг илэрхийлдэг юм онцлог байна. За хэдийгээр хүн чулуу тавьдгүй болов бас хүн чулуу төлөөлж юм хөшөөлж зүүн талд тавьдаг бас юм хэлбэр байна. Сайн соёлыг үлдээх. Энэ бол Баян аймгийн улаан улсын нутгийн Согоогийн голоос илэрсэн. Тэгэхдээ нөгөө чулууга ингээ улаан цусаар нийлбэр болж тавьсан. Тэгэхээр энэ зүүн талд хөшөө босгох тавина гэдэг энэ соёл бол үеийн одоо огт өөрчлөлттэй өнөөдрийн үед манай монголчуудын соёл хэвээрээ байгаа юм байна. За энэ оршуулгын зам үеийн хувьд бол ингээ хүнээ зүүн буюу баруун хажуугаар ингээ хурааж их гэж тавьдаг. За энэ соёлын уламжлалыг бас хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа. Би дараа нь та жишээ олгоно. За энэ соёлын бүтээгчдийн бас нэг тодорхой ойлголцын нохоо оршуулга. Нохоо хүнчиж оршуулсан. Үнэтэй хамт. Тэгэхээр нохоо гэдэг амтлын хүн төрөлхтөнд нь хамгийн анхны одоо хайн тэгээ одоо тэг мал амтнд хийжсэн хамгийн анхдагч амт бол нохоо гэдэг. Тэрний одоо хамгийн баталгаатай гэсэн бол 4500 жилийн өмнө. За энэ үеийн соёлыг бүтээгчдийн хэрэгжилж ирсэн одоо ясан жаа. Тэгээ маш хатуу итгэгээ сайтай маш хөвчөлттэй энэ одоо жадыг хийж ашиглаж ирсэн байна. За энэ саний гурснаас гарсан онцгийг тодорхойлсон байрнуудыг харах гэж байна. За энэ бол Ховд аймгийн Улган сумын нутагт байгаа Авийн уул гэдэг нь ингэрт байгаа. Нөгөө хүн чулуучийн зүүн талд юм байна. Энэ нөгөө давхар чулуун ажиллахтай энэ булшин юм байна. За харамсалтай яг нөгөө томуулчид нөгөө чулуун авсны хайрцаг ингээд гаргаа хэлсэн учраас нэлээд тоногдсон. Гэсэн хэдий боловч энэ хүн чулуун бол маш тодорхой төсөлтэй. Одоо гараа гэдэг дэлгээд барьсан. Нөгөө мөн ялгаа мөн сум одоо энэ зүйлсэн. За энэ бол Баян аймгийн улаан усын нутагт байдаг бас нэг юм хүний төрштэй. Яг энэ цагийн өшөө. Тэгээ одоо энэ өрөндийн судлаачдын одоо энэ бол монголчууд биш энэ бол европеодууд гэднийг гөлдөд байгаа юм юу гэхээр одоо та бүхэн анзаарч байгаа энэ хамраг нэлээд Монголдоо нэлээд юм одоо том. Тэгээ энийг бол Европ төрхийн хүн байна гэж хэлээд байгаа. Эдгээр маш сайн уран баримт мөн хэдий боловч би зөвхөн одоо энэ хүн чулуун өшөөний нүүрний дүрсээ Европед хүн юм уу монголчууд юм уу гэдэг тодорхой
хэцүү. Биеинд бол итгэв. Харин одоо бидний малтсан энэ соёлын булшнаас бол цөөхөн гавлын яс олдоод байна. Тэгэхээр энэ гавлын ясыг яагаад бидэнд хамгийн үнэтэй гэж болж болдог вэ гэхээр одоо бид нэг энэ гавлын ясны энэ хамрын самсааны ясны хэмжилт хийгээд ерөнхийд нь бол монголчууд төгтөө Европ төгтөө ингэ тогтоод. Гэхдээ одоо бидний энэ төрлийн малтсан нийтдээ нэг 30 гаруй булшнаас зөвхөн саяны ганцхан бүтэн яс олсон. Тэгэхээр нэг статистик судалгаа гэдэг юм чинь бол магадгүй 1000 булш малтчихээ 1000 булшны 70% юм уу 60% нь монголчууд төгтөн үлдсэн европчууд төгтөн байх гэх юм бол тэр нэг гушаатны одоо ийм чинь тухаас ярьж байна. Гэтэл өнөөдөр ганцхан булшин дээр ганцхан одоо үрдэн болчихоо тэрнийг одоо Европын монголчууд гэж хэлэх хэцүү. Энэ дээр бол өндөр судлаачтай нэлээд маргаан хийдэг. За энэ мөн өөр төрлийн одоо нэг чулуун хайрцтай. Энэ бол хүүхд юм байна. Тэгэхээр хүүхд том хүн нийгмийн зэрэг зэндааны ялгаа энд бол нэлээд баттай бий болсон шүү. Жишээлбэл энэ Ховд аймгийн буян цумын нутагт байгаа маш том хэмжээтэй. Энэ бол уртаашаа 17 метр